Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгоогүй цацаж байсан Бортонот баяр Гарамгаабаатар нарыг баривчлан хорж шалах болсон мэдээ олонний дунд шуугиан дэгдэж эхэллээ. 4 жилийн судлаа мөнхийн юм шиг бодож байсан ардчилсан намынхан мөнжигт байсан да. Сүүл рүүгээ бүр даамгарч гişүүддээ зориулсан тойрог хүртэл гарган өгч галзуурч байж билээ. 3 тойрогтой байсан аймагт нэмж 1 тойрог өөртөө гаргуулан галзуурч байсан хүний нэг нь Гарамгаабаатар гишүүн. За Бортон Бат хоёрын хувьд бол сайд байсныг жилгүй ёстой л төрийн мөнгийг зангарахтай гэгчин цацаж байж билээ. Аймгийн төвд Абба хамтлаг авчирч дуулуулсан сурагч сонсогдож байсан санагдана. За юутаж очих ёстой газараа очиж байх ёстой байрандаа заларлаа. Тэнгийн гарт эрх мэдэл аюултай гэж энэ. Ер нь бол хариуцлага хүлээх ёстой хүмүүс мөн үү гэвэл мөн. Гэвч хөгжлийн банкыг хуурайлж орхисон бусад акулууд нь сургаггүй байна. Эрэл компани барьцаагүйгээр зээлсэн 23 сая доллар, гарамжийн гишүүний судалгаа хийлгэлгүй залилж явсан 111 тэрбум төгрөг гээд нүдэн дээр ил дурайж буй төлөгдөөгүй мөнгнүүд байсаар байгаа. Тэр талаар дуурахгүй байгаа нь бас нэг юм хэлээд байна. Түүнээс гадна улсын баатар Батүл хөгжлийн банкыг тонсон хэрэг бас сураггүй. Аргачгүй байгаа да. Хүн амны хэрэгээ суурч үлдэж чадаад байгаа маань хэдгээ их 80 төгрөг бол асуудал биш биз. За юутаж гисэн автозамаас мөнгө идэх технологи гэж нэг юм бий. Та бүхэн тайлбарлаж өгье. Юуны өмнө монголчууд өргөнөөс нь нарийсах аргаар хятад зузаанаас нь нэмэлт аргаар иддэг гэдгийг оршил болгон хэлье. Түүнээс гадна зориуд удааж байгаад мөнгө нэмүүлж авдаг. Өөрийн талын компаниараа хямд үн санал болгуулан тендерт ялуулж аваад сүүлд нь ахин мөнгө нэмж авах замаар иддэг аргыг ардчилсан нам засаглаж авах үед маш их өргөн дэлгэр ашиглажээ. Жишээ нь хувьтай тойрог өмшүүлж авсан Гарамгаабаатар гишүүний Монроуд компани гэгтэл халдсан бүрэгдээ Солонготын давааны 100 км замыг засах эрхийг авсан ба өмнө нь Хятадын компани 38 км замыг нь тавьчихсан байсныг тийм зам огт баригдаагүй мэтэр санал оруулан мөнгийг нь бүтнээр авчээ. Уг нь бол 2008 онд энэ замыг 20 тэрбумаар төсөвлөсөн байсан ч Гарамгаабаатарын компани 37.2 тэрбум төгрөгөөр засна хэмээн тендерийг авсан ч бүр сүүлдээ эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын хуралдаанд оруулан 124 та тогтоолыг батлуулан 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг болгон өсгсөн байна. Өөрөөр хэлбэл анх 20 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан замаас 38 км-ийг нь гүйцэтгэжгээд байхад 2013 онд 2.3 дахин нуурсан үнээр тэр зам босчээ гэсэн үг. Энд 38 км замыг нь барьж дуусгасан ба үлдсэн 68 км замыг нь барих мөнгө батлуулах гэж байгааг санагтун. Гэвч тэгсэнгүй 100 км зам барина хэмээн хуурамч тооцоо хийгмөртлөө анхны 20 тэрбумыг 46.4 тэрбум болгон өсгсөн байгааг мартахааргүй санах хэрэгтэй. За нөгөө анхны үнийг өсгөх арга гэдэг чинь энэ. Энэ аргыг Батүлийн засаглалын үед гудамж зөрчлийн хүрээнд маш талаацтай ашиглаж байсан байна. Одоогоор илэрсэн баримтуудыг дурдвал Атар өргөгийн уулзуураас Яарамгийн гүр хүртэлх 1 км замыг анх 440 сая төгрөгөөр барина хэмээн гэрээ байгуулсан хэрнээ зураг төсөл хийгсний дараа 1 тэрбум 895 сая болгон нэмэгдүүлж анхны гэрээнээс 4 дахин өсгөж мөнгийг нь авчээ. Мөн 3-4 дугаар хорооллын эцсийн уулзуурын өргөтгөлийг Public Road компани нийтдээ 300 саяар хийнэ хэмээн тендер чалгарсан авч мөн явцын дунд өртгөө нэмэн 1 тэрбум 300 сая төгрөг болгон өсгөж мөнгө авсан байна. За энэ бол анхлан хуурамч гэрээ байгуулж явцын дунд мөнгөө 4-5 дахин нэмж авдгийн баримт нотлогоо юм. Товчхондоо ардчилсан намыг засаг барьж байх үед Чингис Самурай бондын мөнгийг эргэн төлөгдөх боломжгүй автозам руу бөөнөр хийсэн шалтгаан нь энэ бөгөөд Эдгар Ловрийнхаа явцад дандаа анхны үнийг нь 4-5 дахин өсгөж өргөжсөн байгаа нь захаасаа аван эдэрч байгаа нь. Харин одоо Эдгар Ловрчдын эдсэн уусан мөнгийг хэдхэн сарын дараа төлж эхлэн тэгтээ зээлийг зээлээр л төлнө. Ер нь бол хөгжлийн банкнаас 1.3 их 80 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд нийт таран зээлдүүлсэн 561 тэрбум төгрөгийн зээлээс 60% нь эргэн төлөгдөх боломжгүй болсон гэсэн мэдээлэл байгааг сонирдуулъя. Одоо эргүүлэн төлөвлөе гэвч зам руу шингээгээд дуусгасан үлдснийг нь офшорт нуусан гэх мэтлэн ярьсаар байгаа хэдий ч ард түмэн та бид нийгмийн даатгалын шинтгэлээ нэмүүлэх, бензиний үнийг өсгөх, тэтгэврийн насаа 60-та болгуулах гэх мэт замаар л төлж дуусгана. Харин эдгээр хүмүүс нэг л мэтгэд наранд гарчихсан жаргалзаж явах болно, нэг л мэтгэд татврын өршөөлт хамрагдаад дашаашаг болно гэдэгт мөрийдсэн ч бэлэн байна.